Монгол улсын усны эрчим хүч нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байрлах нийтдээ 3800 гаруй том жижиг голуудын урсц олон жилийн дунджаар 34.6 тэрбум метр куб ба урт нь 65000 км хүрэх бөгөөд 6300 мегаватт хүчин чадалтай тул 560 гигаватт цаг эрчим хүч гаргах боломжтой юм байна. 1960-ад онд Оросын гидроэнерго проект хүрээлэн Монголын хөдөө аж ахуйн яамны судлаачид ховд, сэлэнг, эг, орхон болон туул голуудын урьдчилсан техник эдийн засгийн судалгааг хийж байсан юм байна. Нийтдээ 1549 мегаватт суйрлагдсан хүчин чадалтай жилдээ 7585.4 мегаватт цаг эрчим хүч гаргах боломжтой гэж үзсэн байна. 1970-ад онд тухайн үеийн эрчим хүчний хангамжийн байдлыг харгалзсан түлш эрчим хүчний яамнаас сэлэнг мөрний дагуу шүрэн хөндлөлт 300 мегаватт хүчин чадалтай усан цахилгаан станцын судалгааны ажлыг эхлүүлэх зөвлөмж гаргаж байжээ. Тэр үед үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого эрчимжиж байсан хэдий ч багнуур зэрэг томоохон нүүрсний уурхаануудыг ашиглаж эхлэегүй байсан болохоор нүүрсний уурхайн хүчин чадал нь дулааны цахилгаан станцуудын эрэлт хэрэгцээг хангаж чадхааргүй байсан байж болох юм. Тиймээс усан цахилгаан станц байгуулах нь цахилгаан эрчим хүчний төвлөрсөн системийг дэмжиж, улмаар эрчим хүчний хомсдлыг даван туулах нэг арга зам гэж үзэж байсан байна. 1990-ад оноос хойш Монгол улсын судлаачид сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байгаа говьалтай, завхан, хөвсгөл болон баруун бүсэд орших ойр орчмынхын бусад аймагуудад усан цахилгаан станцыг ашиглан эрчим хүч нийлүүлж байна. Инженерүүд энэ үйл ажиллагаа Оросын холбооны улсаас эрчим хүч импортлох буюу дизель станцуудыг ашиглахаас илүү тохиромжтой, бүр ашигтай гэдэгт итгэлтэй байдаг. Үүнээс гадна эрчим хүчний зохицуулах газар болон салбарын яамны хүсэлтээр тэд сэргээгдэх эрчим хүчний станцын техник, эдийн засгийн тооцоог төсөвлөн хийсэн. Шүрэнгийн усан цахилгаан станцын бомбд барихаар төлөвлөгдөж байгаа хөндлөв Сэлэнг аймгийн Цагаануур сумын оргих багийн нутагт Шүрэнгийн гол Сэлэнг мөрөнд цуглаж буй хэсгээс дээшээ 3 км зайд байрлав. Усан цахилгаан станцын бомбд баригдсны дараа үүсэх усан сангийн мандлын талбай нь Булган аймгийн Сэлэнг, Хангал, Сэлэнг аймгийн баруун бүрэн, Хушаат, Цагаануур сумдын нутаг дэвсгэрт Сэлэнг мөрний сав газрын дагууд мандлын талбай нь 21300 га талбай буюу 203 хавтгай дөрвөлжин талбайг хамрах юм. Эрдэнэт хотын усан хангамжийн гүний өргөлтийн насос станцаар усан сангийн төвшин хязгаарлаж байгаа бөгөөд насос станцыг усанд автуулахгүй байх нөхцлөөр техникийн шийдлийг тооцсон болно. Усан цахилгаан станцын бомбд нь илүүдэл ус халиагуур, энерги унтраах байгууламж, эролын ус гаргуур, станцын байшин, загас өнгөрүүлэх байгууламж, цахилгаан дамжуулах дэд өртөө зэрэгээс бүрдэнэ. Бомбын их биеийг булдаж нэгтрүүлсэн бетоноор барих ба нийт эзэл хүн 4 сая шоо метр бөгөөд хираара 1200 метр, сүр хэсгээрээ 800 метр урттай байх юм. 100 жилд нэг удаа тохиолдох үерийн магадлалаар 8000 шоо метр үерийн ус өнгөрүүлэх боломжтой илүүдэл ус халиагуур байрлах юм. Илүүдэл ус халиагуур нь 10 метр өргөн, 40 ширхэг алгасал байх ба нийтдээ 400 метр өргөнөөр 4 метр өндөртэйгээр үерийн усыг өнгөрүүлэх